ярьжсэн бол өнөөдөр бидний сайн мэддэг долоон бурхан алтан гац гэж од яг ямар учиртай од юм бэ? Хэр зайтай байд юм бэ ч гэдэг юм уу. Ер нь энэ хоёртой холбоотой сонирхолтой мэдээллүүдээ ярьж өгнө. Маш гоё зүйлийн талаар ярих гэж байгаа. За тэгэхээр эхлээд ямар ч байсан хоёулаа нэг үлгэр ярья. За. Эрт дээр цагтныг хаан гүнжээ 25-наас хүртэл нь ордноос өрөөсөө гарахгүй хашаад байлгаж идэг байсан юм байна. За энийг өсөндө хорьцсон гэсэн үг лээ. Тэгээ тэр гүнж 25-наас хүрээд аваасаа би нэг удаа яд цэцэрлэгт гарч ил да гэд ингээ гуйсан юм байна л. За аав нь зөвшөөрөөд гүнж цэцэрлэг рүү зугаалж явж идэл хаан гарч хөө нисэж ирээд гүнжийг шүрээд аваа явчихжээ. Ухаа. За хаан хотол олноо цуглуулад шарсан маханддгүү шар зурхаачаа дуудаад гүнжийг олох ёстой ов михтэй арга ухаантай хүн хаан байна хилжэл гэд зарлигдсан юм байна. Нөгөө зурхаачтай. За тэгсэн зурхаач нь таны гүнжийг олж ирч чадах хүн арын алба дотор ч байна. 8 хүүхэдтэй нэг өвгөн байна. Тэр хүн л танд тусалж чадах юм байна гэж мэргэлсэн юм байна. За. За тэгсэн хаан тэрхүү 8 хүүхэдтэй өвгнийг ирж олоод дуудуулаад уулзж байгаа. Тэгсэн өвгөн 8 хүүгээ дагуулад хааны ордонд ирж бараалхаад хааны зарлигийг сонсоод ингэсэн юм байна. За миний хүүхдүүд хааны гүнж алга болсон гинэ. Тэрийг та нар олж ирч чадах уу гэсэн чинь нөгөө хүүгүүд нь чаднаа гэцгээжээ. За өвгөн хаанд хандаад манай хүүхдүүд гүнжийг олж ирч чадна гинэ гэж хэлсэн чинь хаан танаа 8 хүүхэд гүнжийг олж ирч чадах юм бол хамгийн ахмад хүүхчийн би хаан болгоно. Хаан ширээндээ суулгана бусад долоогийн төшмөл болгоно гэж амласан юм байна. За тэгээд яг уу энэ урд нь сонсч исэн сонирхолтой домог байна те. Тэгээд сонсож байгаагүй байна уу? Сонсож байгаагүй байна. Тийм үү долоон бохоодны тухай. Тэгсэн ингэж байна. Нөгөө нэг 8 хүү байгаа да энэ айгуу сонио те. Ууланд чинь долоон бохоодны домог байсан чи 8 хүүгийн эрдэм чадал нь ингэдэй гинэ. За ууган хүн мэрэгэн харавдаг. Хоёр дахь хүн маш хурдан гүйдэг. Гурав дахь хүн холыг хардаг. Дөрөв дахь хүн одоо юу гэдэг үнэр шинжлээд мэддэг. Юуны ч үнэрийг ингээд үнэрлээд мэддэг. За тав дахь хүн салхи сордог. 6 дахь хүн нуур далайг балгаад хураа болгочдөг. Зөө. За 7 дахь хүн нар сарыг тогтоодог. Ингээд нар шингэх гэдэг байл тогтоогоод ингээд бариад байна. За 8 дахь нь болохоор харагдах бараагүй юмыг шүүрч авдаг. Тэг ингээд шууд гүйчж шүүрээд аваад ирдэг. Одоогийнхаа супер матрууд юм аа да. Тий. За ингэж тэгсэн хаан за гүнжийг ол гэж зарлиг болгосон. За нөгөө хүүхд 8 хүүв чинь гараад явсан чинь гүнжийн зугаалж явсан цэцэрлэгт очиод эхлээд үнэрч хүн үнэрлээс энэ хангар ч юу аваа явчих чи хангар дээр үнэрч чинь гэсэн. За тэгсэн холыг хардаг хүн харангуутаа маш хол тэгстэй тэнд явж гинэ гэдэг ингээд харчиж байгаа. Өө тэнд явж гинэ гэж заагаад тэгсэн чинь нөгөө мэрэгэн харавдаг хүн хангар чувыг харваад за ингээд хангар чувыг харвуулаад оногдоод нөгөө гүнжийг доош нь унгаж байгаа хгүй. Гүнжийг доош нь унгууд салхи сордог хүн ингээд салхиараа сороод салхи сордог хүн ингээд унангууд нь салхитай нь хамт сороод ойртуулж ирээд одоо ирж явж ийн гэсэн үг. Тий, тэгээ ингээд сороод ингээд ойртуулж исэн чинь орой болоод нар жаргах гээд болдог вэ. За. Харах болох гээд тэгэнгүүт нар жаргах нөгөө нар сарыг тогтоодог хүн ингээд нарыг жаргахгүй тогтоож исэн юм байна. Яг энэ үед нь ойртуулаад ингээд сорж ирж исэн чинь нөгөө нэг үзэгдэх бараагүй шууд гүйчж шүүрээд авдаг хүн гүйчж шүүрээд охиныг аваад иржээ. За ингээд юу байсан? Хаандаа очивчээ. Хаан маш их баярлаад за энэ 8 хүүд амлсан ёсоор хуримнаар хийнэ. Ахмад хүүгээ чинь хаан ширээндээ суулгана гэсэн юм байна. Тэгсэн чинь хүүхдүүд нь за бид нэр юу яах эхлээд ааваас асуугаатъя. Гээд аав дээр очив. Тэгсэн аавдаа очиод юу хийсэн бэ? Ууган хүн би хаан болмооргүй байна. За. Тий би хаан болохгүй. Тэгсэн чинь ингээд юу яагаад байна? Хаан болох гээд байна. Хаан болох гээд байна. Хаан намайг охиныг аварсан гээд байна. Тэгсэн чинь аав нь за яах вэ? Тэгвэл юу яа би алтан сумаа тэгээд гисэн юм байна. Та алтан сумаа хинд нөх юм бэ? Одоо бид 8 аав нэг алтан сумтай юм. Аав нэг алтан сумтай юм байна. Алтан сумаа хинд нөх юм бэ гэсэн чинь аав нь би хиндэн ч өгөхгүй. Одоо хинд нэг хинд нөхөхөөр ялгсан болчихно. Хиндэн ч өгөхгүй. Харин би тэнгэр рүү харавчи. Та нар тэнгэр рүү харавсан сумны араас очиод тэгээд хин төрүүлээд барьж авсан тэр сум аав. Өөрсдөө уралдаж жагаад. Одоо нөгөө дотроос чи нөгөө нэг амар шүүрдэг гараагаад дээ. Тий, тэгсэн яг ингээд тэнгэр рүү нөгөө алтан сумаар харавцсан чинь харагдах бараагүй зүйлийг шүүрч авч чаддаг хамгийн отхон дүүн тэнгэрт гараад тэр алтан сумыг нь гүйцэж барьж аваад тэгээд тэндээ алтан гац болцсон гэдэг. Дамг нь хамгийн отхон нь. Дамг ч гэж үлгэр юм байна. Тэгээд алтан сум барьж авсан учраас алтан гац болчих. Тэгсэн нөгөө 7 гахын дүүгийнхээ хойноос нөгөө сумны хойноос яваад ингээд тэнгэрт гараад тэгээд окторгуйн 7 бурхан од болжээ. 8 хүүтэй гэдсэн чинь 7 бурхан дээр нэг алтан гац юм уу? Нэг 7 бурхан. Тий. Тэгээд 7 бурхан одод алтан гац одыг тойрч байдаг нь ах トゥ 7 баг дүүгээ эргэж байдгаа гэсэн ийм домогтой.
За. За гих мэтчлийн ийм эртний нэг сайхан домог үлгэр бол байна. За өөр хэд хэдэн домгууд ч гэсэндээ байгаа гинэ. Тэгээд 7 өвгний тухай домогч байна. За өмнөд ТV, хойд ТV хаадын тухай домогч гэсэндээ байна л да. Ер нь ингээд энэ домгийг ярихад 20 минут багтана, манай нэвтрүүлэг багтана, тий нэлээ урт. Ер нь ус үндэстэн болгоо энэ 7 бурхантай холбоотой домог байдаг хайг. Тийм бах. Тийм. Тэгээд 7 бурхныг яагаад 7 бурхан гэсэн юм бэ гэдгийг нэг өвлгөр домог талаас нь яриад ах юм бол цаг хүрхгүй. Тэгээд ширлэг ухаан талаас нь бол нөгөө тал нэвтрүүлэг тайлбарлах гэж оролдоно. За тэгэхээр мэдээж нөгөө сайн муугийн хаяалсантэй бүх улс үндэстнүүд ард түмнүүд тусдаа өөрсдөө тэнгэрт байгаа одыг харагдаж байгаа байдлаар нь тийм ээ ойр хавийн одтой нь хамт ингээд дүрсүүсгээд хуваасан байдаг. За манайх бол шанах шиг хэлбэртэй болохоор шанах долоо гэж нэрлсэн гэдэг ч юм уу тий. Оросууд ч юм болохоор ивш гэдэг бах. Миний санджаагаар гих мэдчлээ. Ингээд дүрс үүсгэж хуваацсан байдаг. Тэгэхээр Монгол үндэстэн улс орнууд тэрхүү 7 одыг шанах хэлбэртэйгээр дүрсэж хараад бүлэглээд ингээд үлгэр домогтой оруулж байгаа. За тэгвэл эртний грекийн од орооч Кладиус Птолемей. За тэдгээр оддыг баавга болгож харсан байна. За. Зөвхөн Оросд биш ер нь тэр чигээрээ баавга гэж хардсан байна. Тийм байна. Тэгэд ингээд Европ зүгийнхэнд Урса Мажорис буюу их баавган орд гэдэг болсон юм байна. Энэ одоо манайхан 7 шанаглоо гэдэг оловч Европ тал руугаа бол их баавган орд гэдэг хана штэ. Тэгээ их баавга гэдэг чинь нөгөө нэг том баавга гэж бас нөгөө талаар хэлээд байгаа. Тэгээ яагаад ингэж байгаа гэдг нь бас учиртай. Яагаад гэхээр энэ нөгөө нэг том баавга гэдэг энэ ордны хажуу талд жижиг баавга орд гэж бас байгаа. Бас. Тий. Тэгэхээр нөгөө Томич Мажорис гэд жижиг нь болохоор минор гэж байгаа шүү дээ. Тэгэхээр минор Урса минор гэдэг энэ бас байгаа гэсэн үг юм бэлээ. Юу яасан юм бэлээ? Ер нь бол яг 1922 онд анх олон улсын одон орон судлалын холбоо гэж байгуулагдчихэ. 22 онд. За одоогоос нэг 103 жилийн өмнө юм уу тий. Тэгээд 22 онд энэ юу яасан холбоо байгуулагдсан. Тэгээ ер нь одоо энэ холбоо ч л олон улсад ингээд нөгөө нэг жилдээ нэг ч юм 2 жилдээ нэг хуралдаж байгаа л за энийг гариг гэж хэлье. Энийг гариг гэж хэлэхгүй. Энийг баг гариг гэж хэлье. Хоорондоо шийддэг. Тий, тэгээ хоорондоо шийддэг юм байл нөхдүүд. Тэгээ холбооны эрх барих дээд байгууллага нь дэлхийн одон орон судлаач нарын их хурал нэг чуулган. За ингээд энэ анх их хурлаа 22 онд Италийн Ромд хийгээд тэгээд шууд анхныхаа хурлаар ер нь тэнгэрт харагдаж байгаа энэ одуудыг бүлэглэе. Нэг хуваасан стандарттай болъё. Яг ядаж шинжилгээний төвшөнтэй бүгдээр нэг хэлээр ойлголцъё. Тийм шүү дээ. Тэгэхгүй бол ингээд нөгөө нутаг болгон улс үндэстэн болгон өөр өөрийн үлгэр томгоор энэ оддыг ч нэрлээд байна. Толгой иргэн шүү дээ. Тэгээд толгой иргэн харин тий. За ингээд яг дундаа латинаар нэршилтэй ч үгд юм уу яг ийм шинжилгээний хэлээр ийм нэртэй болъё гэдэг. За ингээд хувааж юу яасан? Анхны хурлаараа шөнийн тэнгэрт яг энгийнүүдээр ямар ч одоо дуран авиа ашиглахгүйгээр хүний энгийнүүдээр харагддаг 3000 орчим одыг ойролцоогоор бүлгэлсэн байна. Ойрхон байгаагаар нь бүлэглээд. За ингээд 88 одны орд болгож хуваасан. Одоо нөгөө хонгийн орд морд гэдэг шиг. Тийм юм шүү. Тэгээ одоо энэ нөгөө бидний нэрлдэг номын орд зортох биш. Тийм. Арай өөр ши. Нөгөө харагдаж байгаагаар нөгөө нэг дүрсээр нь англиад байдаг шүү дээ. Тийм. Одоо ингээд хамгийн ихнийх нь бол тэр баавга орд гэдэг шүү дээ. Баавга орд, баавга орд морд гэж хэлдэг тийм. За энэ 88 ордыг хуваарлахад баг талаас илүүг нь эртний Грек Ромын үлгэр томгуудаас идэвлээд Европ дахинд ашиглаж ирсэн ийм уламжлалт нэршлүүдийг ашигласан. За үлдсэн хэсэгт нь бол бүр шинээр нэр өгсөн. За ингээд энэ үедээ ойролцоо байрлалтай 21 одыг бүлэглээд ойрхон байгаа нэг 21 одыг нэг бүлэг орд гэж үзээд их баавган орд гэж нэрлсэн баг. Одоо тэр их баавган дотор чинь шанаглаа байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс барууны ертөнцид болон шинжлэх ухаанд бол их баавган орд гэж явах нь. Энэгээрээ хэлвэл яг зөв бид ойлголцож байгаа гэсэн үг юм шүү дээ. Тий, одоо орон судлааснаас бол. За Улаанбаатар хотод 14 цаг 20 минут тосон маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлээ. Vibe of the Day гэх суурайтаагаар Vibes ундаа хамтран ажиллаж байгаа. За ер нь бол яг хуу бид нар жоохон бахтаа нөгөө ундаа уудаг байсан үе одооны хүүхдүүдийн ундаа хоёр бол өөр гэж байна соёлын хувьд. Тийм бах. Тий, хэв маягийн хувьд. Бид нар чинь тэгэл нэг 100 төгрөг олдвол цэхрүү гүүгээл уудаг байсан шүү дээ. Тий, одооны хүүхдүүд бол одоо юу гэдэг нь Vibes гэж ярьдаг гэж байна. Тийм бах. Тий, vibe. Тий, бид нар энэ ундааг уухаар надад ийм vibeтэй байна. Энэ ундааг уусан чинь ингэж vibrelaa гэж. За. Ингэж vibes гэж хэлдэг гэж шүү. Гэтэ бидний ярианд ч гэсэн дээр дагаад vibe гэдэг үг айгүйх ороод ирсэн тий. Vibe нийлнэ, vibe таарна гэж ярьдаг тий. Тэгээ одоо энэ дотор айгүй олон янз байгаа шүү дээ. Тэгээ өөрөө нөгөө нэг ямар vibeтай байгаагаас шалтгаалаад vibes-ийн төрлүүдээс нь сонгож явах юм байгаа юм шиг байлээ шүү дээ. Одооны хүмүүсд чинь. Тийм бах тий. Заримдаа тэр нөгөө red fruit-гийн уумаар юм шиг байгаа юм. Заримдаа cola
марч гэдэг юм уу те. Заримдаа тэр лимонтойг, заримдаа оранжийг, заримдаа бүр хэсэглэн уу юм цитрусийн төрлийг ингээд 5 төрлөөс нь тухайн өдрийнхөө vibe буюу нэг юм мэдрэмжээсээ сэтгэл хөдлөл мэдрэмжээсээ болоод тийг сонгож яваад юм байна. Бараг нөгөө заримдаа би биэндээ бэлгэлэхдээ одоо нөгөө нэг юм улааныг нь бэлгэлэх юм бол арай нэг те би чамд жоохон талтай шүү гэдэг ч юм иймэрхүү юм байж болно гэд яриадсэн шүү дээ. Сүүлийн хүүхдүүд чи ер нь одоо нөгөө нэг юм чатан дээр эмож гарч ирж штэ те зүрх нь хүртэл өнгөөрөө шал өөр утга илэрхийлдэг болчих. Тийм. Одоо жишээлбэл шар байх юм бол надад таалагддаг. Гэхдээ би чамд тийм нөгөө нэг юм хайрцагл байхгүй гэдэг ч юм уу те. Зүгээр л ингийн таалагддаг гэдэг ч юм. Улаан байх юм бол янаг амаргийн гэдэг ч юм уу те. Ингээ ер нь бол сүүлийн хүүхдүүд шал өөр болсон байлээ. Тийм. Тэгэхээр Vibe цац гэсэн уриатаагаар Vibe самтраа ажиллаж байгаа. 330 мл нь 1100 төгрөгөөр худалдаж авах боломжтой юм билээ. Аюу хөөрхөс авлагатай юм билээ штэ. За бүх сүлжээ дэлгүүр худалдааны цэгүүдээр борлуулагдж байгаа. За Vitafit Group-ийн ийм ундаа. Vitafit-ийн ундаа гэсэн үг. Борлуулалтын албатай холбогдъё гэвэл 8888 2034 8888 6357 гэдэг утсаар борлуулалтын алба болон маркетинг албатай холбогдож болно. Vibe. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ Vibe of the Day гэсэн уриатаагаар Vibe ундаа хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. За бид даваа гарагт одон орон сансар охторгын булангаараа оддын талаар ярьж байгаа. За юуны долоон борхоо од болон алтан гац одны тухай ярьж байна. За тэгэхээр нэг талаас бол их баавга болохоор тэр хавьда хамгийн тод харагдаж байгаа 21 одыг нийлүүлээл баавга хэлбэртэй харагдаж байна гэдэг ингээ хуваар штэ тийм ээ. Харин яг ингээд дуран юм уу телескопоор ингээд бүр сайн харах юм бол энэ чи зүгээр энгийн нүдээр харахад энэ чи нэг юм тод 21 од байгаа даа штэ. Бүр томруулаад дуран юм уу телескопоор харах юм бол 21 од нойр хавьд нь дор хаяж 30,000 од харагдана гэж байна. Хөөх тийм үү. Тэгэхээр энэ их олон однуудыг тодоос нь болоод ерөөсөө бид нар баавга орд гэдэг ингээд нэг 21 кодоор төлөөлүүлсэн болохоос биш яг сайн харах юм бол 30,000 гараад байгаа гэж шүү. Оо за. Тийм тэгээд илүү сайн дурангаар харах юм бол тэрнээс ч олон тооны одод байгаа. Тэгэхээр бид нар бүдгийг нь харж чаддгүй юм байна тий. Харж чаддгүй болохоор зүгээр ингээд тодуудаар нь л тэр дүрсийг нь баавга гэж гаргаж ирээд харна шүү дээ. За нөгөөтэйгөр ер нь баавгаач биш, шанагч биш. Тэр бол хүмүүсийн зохиос үлгэр домог шүү дээ тийм ээ. За нэг иймэрхүү юм байна да гэдэг нэг юм дүрслэл үүсгэсэн гэх юм уу. Яг үнэндээ бодит байдал дээр бол сансарт бол тэдгээр одоо огтхонч тийм бүлэг байхгүй. Тэгээ бас ийм бид нар л англиад байгаа болохоос биш ерөөс энэ тентгүү наа цаанаа тий хаа хамаагүй ингээд замбраагүй оршиж байгаа гэсэн үг. Тэгэл бид нар нүдэнд харагдаж байгаагаар нь л тэрийг нь ингээд энтэй нь холбоод энийг нь энтэй нь холбоод ингээд нэг юм баавга шиг хэлбэртэй л гэж бид нар бодоод байгаа гэсэн үг л тий. Тэрнээс яг тэнгэртэй бол тийм баавга шиг хэлбэртэй байхгүй зүгээр наа цаанаа л орцсон бахан однууд байгаа гэсэн үг. За гэхдээ одоо нөгөө нэг гэлээгээд хүмүүсийн шашин шүтлгийг яах вэ те бид нар одоо нөгөө шанах долоогийн хэлбэртэй харагдаж байгаа учраас энэ чинь бол ингээл бидний хувьд үлгэр томог дээр гарч явсаран байгаад шүтлэгтэй ч холбоотой болсон сүүлдээ бүр зан үлтэй ч холбоотой болсон те заншилтай ч холбоотой болсон тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулиар бол шүтэх эс шүтэх хэрэг нь одоо тухайн хүний асуудал байдаг учраас зарим хүмүүсийн хувьд бол долоон бурхандаа сайхан сүүгээ өргөж болж ийн алтан гацаа ингээ баримжаалаад явж ийн ийм үйлүүдийг хүртэл хийдэг байх нэ. Тэрнээс яг шинжлэх ухааны талаас авал энэ зүгээр л маш олон мянга байгаа одыг бид нар ингээд жоохон амархан байлгах үүднээс бүлгэлцэн юм байгаа байхгүй юу? За одон орон талаасаа ингээд тайлбарлая гэвэл энэ одны ордын хамгийн тод одыг нь болохоор альфа од гэж хэлнэ. За монголоор болохоор гялан од гэдэг юм байна. За дараагийн тод одыг болохоор бета гин. Тэгээд тэрний дараагийнхыг нь гамма гин. Ингээд грек цагаан толгоогоор явна тий. Альфа, бета, гамма гэдэг. Тий. Тод нь хамгийн ихний одоо юу монгол цагаан толгоогоор хэрвээ явах юм бол тод од нь А. Тэгээд арай бүдэг нь болохоор Б. Тэгээд арай бүдэг нь В гэх ингээд явах юм шүү дээ. За ингээд грек цагаан толгоогоор нэрлээ явдаг. За одоо шанагыг бол англиар deeper гэдэг юм байна. За шанаг 7 одны хамгийн тод одыг болохоор Big Dipper Alpha гэж нэрлэнэ. Монголоор болохоор 7 бурхны гялан од гэдэг гинэ. Хамгийн тодыг нь гялан. За тэгэхээр зөвхөн 7 бурхны хамгийн тодыг нь гялан од гэж. Тэгвэл өөр орд байх юм бол тэрний гялан од гэх юм бол хамгийн тод нь юм уу те? Одоо тийм л юм байлгүй. Тэр бүлэг ордны хамгийн тодыг нь юу байдаг юм биш үү? Бүлэг ордныхаа нэрийг тавилаа. Тэгээ тэрний гялан од гэх юм бол хамгийн том нь. Тийм байна. Латинаар бол альфа од. За 7 бурхан одны гялан од нь шанагныхаа яг урд амсрын тод од нь. Тийм үү. Байдаг гин. За Монгол зан заншил бөөмөргөлийн ёсонд бол 7 бурхан од нь бүр өөр өөрсдийн гэсэн нэртэй гинэ. Бөөгийн зан үйл дээр бол. За тэр хамгийн тод гялан од гэдэг байгаа. За юуны альфа од
гэдэг байгаа тэр латинаар нэрлэдэг байгаа одыг бол бөөгийн ёсонд болохоор тэнгэрийн ориглог гэдэг гин. Оо за. Тий. За дараагийнх нь тэнгэрийн хас, тэнгэрийн шил, тэнгэрийн эрх, тэнгэрийн бэрээ. Тэгээд нэхэх арга, жирэлзэх гэрэл гэж нэрлэдэг гин. Зөө. Долоог. Нэхэх арга гэхээр төрөүний томогтой жоохон холбоотой юм шиг. Харин тий нэхэх арга, жирэлзэх гэрэл гэж нэрлэдэг. Тэгээд бөөгийн тахилга ёсонд бол долоон бурхан одыг долоон өвгөн гэж хүндэлдэг. За од ирэхээс онгон шүтэнэ дуудаж долоон өвгөн одондоо мөргөж залбирдаг ийм зан уул бас байдаг юм байна. За долоон бурхны бета одноос альфа од руу оддын хоорондох зайг нь ингээд дөрөв нугалсан зайд байгаа оддыг монголчууд алтан гац гэж хэлдэг. Одоо өөрөөр хэлэх юм бол долоон бурхан байлаа, тэрний хамгийн тодоос хоёр дахь нь бета шүү дээ, тий. Хамгийн тод нь альфа шүү дээ, тий. Энэ хоёрын хооронд тодорхой нэг зай байгаа да. Тэр зайг нь дөрөв нугалсан зайд нь байгаа оддыг нь монголчууд алтан гац гинэ. За бидний яриад байгаа нэг хамгийн чанга хойд зүгийг заадаг энэ од гэсэн үг. За алтан гац од нь болохоор жижиг багван одны ордын хамгийн тод буюу альфа од юм байна. Одоо энэ нэг том баавга жижиг баавгагийн хоёроо гаргасан шүү дээ, тийм. Тэгвэл жижиг баавга одны хамгийн том од буюу нөгөө альфа нь болж таарах нь шүү дээ. Тиймээс латин буюу олон улсын нэршил нь Ursa Minoris Alpha гэдэг юм нэртэй. Бид нар алтан гацыг яг олон улсын нэршлэр нэрлэе гэх юм бол Ursa Minoris Alpha бах нэ. За гэхдээ хүмүүс өнөө жижиг баавга жижиг шанаг гэдгээр нь сайн мэдгүй, харин нөгөө нэг туйлын од буюу Polaris гэдгээр нь маш сайн мэддэг. Олон улсад бол тэгээ Polaris буюу алтан гац од нь огторгын умард туйлд хамгийн ойр оршиж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар нөгөө нэг умард туйлын од болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. За гэхдээ энэ бол одоохондоо шүү. Өөрөөр хэлэх юм бол алтан гац нь дэлхийн бөмбөрцгийн умард хагасын хаанаас ч харагддаг. Тэгээд ийм учраас алтан гац од байгаа зүг нь хойд зүг болж таарж байгаа тийм ээ. Тэгээд тиймээс түүнийг зүг чиг заагч од гэж бид нар нэрлэдэг байна. Тийм. Тэгээд шөнийн тэнгэрт бүх одод байрлан солигдоод эргэлдэж яхад алтан гадас байрандаа байж таардаг. Өөрөөр хэлэх юм бол нэг газар дээр байгаа ажиглагчийн хувьд бол бүх од тэр нэг алтан гацыг ингээд тойроод иргээд байгаа гэсэн үг. Алтан гоц ганцаархнаа байрандаа байгаа. За. Тиймээс дэлхийн бөмбөрцгийн умар тагаст байрлах дэлхийн баг одоо бүх улс үндэстнүүд эртээр үеэс энэ одыг зүг чигээ одоо болгох чи энэ одоор зүг чигээ баримжаалдаг гэсэн үг. Тийм байна. За ялангуяа нэг нутаг орноос алс хол явцсан ч юм уу эсвэл төөрсөн ч юм уу те шөнийн цагаар явж байгаа хүмүүс бол тэнгэр рүү хараад алтан гацыг олж чадах юм бол зүг чигээ олчно гэдэг шүү дээ те. Ийм учиртай хань. Тэгэд юу яадаг юм бэ? Одоо орон судал талаасаа болохоор алтан гоцсод дэлхийгээс 434 гэрлийн жилийн зайтай. За бас зай тийм ээ. Тий, хол. За энгийнүүдээр харахад бол нэг л од шүү дээ. Нэг тод од. За ингээд сайн чанарын телескопоор харсан чинь 2 од байдаг гинэ. За бид нар бол нэг од хараад байдаг алтан гац гэдэг. Тэгсэн чинь яг үнийг ингээд тодруулаад харахаар телескопоор харахаар 2 од байдаг гин. Тэгээд хос одны систем гэж үздэг байсан юм байна л да. Саяхан хүртэл. Тэгсэн чинь сүүлийн үеийн одоо сансар руу харах дуран авианы хүчин чадал сайжраад алтан гац одыг харсан чинь 2 биш бүр 3 од байгаа гинэ. Тийм гэсэн. Тий, алтан гац ч одоо 1 од жоох нь шүү. Ганцхан л одоор төсөөлөд идэг гэсэн хамгийн тод нь л гэлцаад идэв шиг байна шүү дээ. Тэгсэн чинь ийм 3 од, 3-сан одны систем юм байна. Тэгээд хамгийн том тэгээд тэр том одыг нь болохоор Polaris A гэж нэрлэдэг гинэ. Бас нөгөө альфа бета гэх юм байна. Тэр шиг юм байна. Polaris A. За энэ бол хамгийн том одоо тэр 3 одны хамгийн том нь тэгээд шаргал өнгөтэй гол од нь. За бидний энгийн нүдээр бол энэ Polaris A гэдэг нүдийг одыг л хараад байдаг. Алтан гац бол. Нөгөө хоёрыг харахгүй бид нар. Тэгээд дурангаар харахаар сайн дурангаар харахаар харагдана. За дараагийн одыг нь болохоор Polaris B гэж нэрлэнэ. За энэ од бол гол одноос жаахан зайтай. Жохон хол. Тий, зайтай, жохон зайтай. За Polaris B-г бүр 1780 онд Английн од оромж William Herschel гэж хүн нээсэн. Тэгээд William Herschel бүтэн 9 жил ноцолдчихэж тухайн цаг үедээ байгаагүй аврах том телескоп зохиогоод хийгээд тэгээд тэр телескопороо одоо юу гэдгийг телескопоор харж агаад маш олон оддыг хос одны систем юм байна гэж нээсэн. Биднэрт бол нэг л од харагдаад байдаг. Тэгээд тэр од руу ингээ хараад дурандахаар дотроо бүр 2 3-аараач байж идэг. Нэг тод нь л харагддаг. Харин сүүлийн одыг Polaris AB гэж нэрлэдэг гинэ. Нөгөө 3 дахьыг алтан гац одны 3 дахь одыг нь. Алтан гац одны 3 дахь харагддаггүй одыг нь болохоор Polaris AB. За энэ од бол үндсэндээ маш ойрхон жижиг ийм халуун од. Тэгээд Polaris A одоо тойрж иргэдэг. Тий. Тэгээ энэ одыг бол 2006 онд NASA-гийн эрдэмтэд Hubble сансрын дурангийн авсан зургуудыг ашиглаж нээсэн. Тэгэхээр саяхан нээгдсэн гэсэн үг. Хамгийн дотоо тойрж иргэдэг гэсэн үг юм биш үү? Тийм байна. Хамгийн дотоо тойрж иргэдэг. Тэгээд Polaris AB буюу тэр 3 дахь
одоо Алтан гац одны 3 дахь хот бол дэлхий дээрээс болон сонирхогчдын эсвэл одон орны ориглын ямар ч дурангаар харагдахгүй. Одоогоор Хабблаар харагддаг нь Хаббл сансрын телескопоор эсвэл Джеймс Веб гэдэг супер хүчин чадалтай тий сансрыг дуранддаг тийм одоо юу гэдгийг ах тургуйн аврах дурангаар л харагдана. Энэ хоёр дуранч угаас амар хүчрхэг одоо бид нарт гайхалтай зургуудыг энэ хоёр жил авч явуулж байгаа шүү дээ тийм ээ. За тэгсэн түрүү нөгөө Алтан гац од нь хоорондоо умирд төлийг заадаг од гэд хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгсэн учир нь юу болж ийн гэхээр ингэж дэлхийн тэнглэлийг эргэх хөдөлгөөний хуулмаас 25772 жилд нэг удаа конус хэлбэрээр эргээд тэгэд үүнээс болоод тэнгэрийн төлөвд өөрчлөгдөж идэм байх. Одоо өөрөөр хэлбэл дэлхийн үүнийг тэнглэгтэй холбоотой хана штэ. Тэнгэрийн туйл өөрчлөгдөж байгаа юм чинь тэнд байгаа одод бас өөрчлөгдөн гэсэн үг үү тийм. Тийм. За жишээлх юм бол заяа. Энэ жишээнүүд аягүй гоё. Одоогоос 20,000 жилийн өмнө амьдарч ийсэн болоо штэ тий. Анх хүмүүс ингээд тэнгэр рүү хараад од сараа одоо ингээд ялгаж эхэлж яхад нэхэгч ихнэр буюу Вегод чанх хой зүгийг заадаг байлаа. 20,000 жилийн өмнө. Одоо бид нэр 2025 онд Алтан гацас чанх хой зүгийг заадаг яриад шүү дээ. Энд чинь өөрөөр хэлэх юм бол дэлхийн тэнхлэгтэй холбоотойгоор ингээд энэ однууд чанх хой зүгийг заадаг однууд өөрчлөгдөж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 20,000 жилийн өмнө амьдарч ирсэн бол Вега гэдэг ийм од чанх хойд зүгийг зааж яах нэ. Өөрөөр хэлэх юм бол тэнгэр лөө хараад Вега гэдэг од бол тэр одыг хараад хой зүг рүү явнаа. Ингэн гэсэн үг. За дараа нь 5,000 жилийн өмнө буюу нийтийн тооллын 3,000 оны орчим Лугийн одны ордны альфа од болох буюу тэр хамгийн том тэр тод болох Тюбан гэдэг энэ од хойд зүгийг заадаг байлаа. За тэгвэл нийтийн тооллын өмнөх 1500 оны орчим жижиг бавга одны ордны Кочоп болон Перхат гэдэг энэ одод хосороо хойд туулын одыг зааж ийн гэсэн үг. Одоо яг энэ нэг Алтан гац заагаад байгаа энэ одны ижлэгэн одны гэхдээ нэр нь арай өөр од нь хой зүгийг зааж исэн гэсэн үг байхгүй юу? За тэгээд тэгвэл одоогоос 2000 жилийн дараа буюу ирээдүйд за 4000 онд гэсэн үг л одоо 2025 он шүү дээ. 4000 онд Сифен одны ордны Ирай гэдэг энэ од хойд туулын төлөв од болох юм байна. Алтан гацын оронд. Алтан гацын оронд бид нар одоо ингээл одоо үлгэр домог дээр алтан гац гэж магтдаг шүү дээ. Тэрний оронд Ирай гэдэг энэ одыг бид нар магтаж дуулнаа л гэсэн үг байхгүй юу? За ингээд 7500 онд буюу тий одоо бараг 5000 гаруй жилийн дараа юм уу? Альдермин гэдэг за 14000 онд бол дахиад нөө Вега гэдэг ийм од төлөв од болох бол 27800 оны орчимд шүү дээ. Алтан гадаас эргээд төлөв од болно. Тэгвэл бид нар чинь Алтан гацын 90 үед амьдарч байгаа юм шүү дээ. Тийм, бараг л тэгж хэлж болох юм. Алтан гац чанх хой зүгийг заадаг одны 90 үед амьдарч байгаа юм байна. Тэрүүгээр бас ингэ нэрлж болохоор байгааз. Тэгээд нөгөө Вега гэдэг тэрийг бас нөгөө харсан чинь эн чи бас аль хизээний хойд төлөг зааж исэн од байсан юм бэ шүү дээ. За, тэгээд юу байсан? Түрүүн одоо ингэ шөнийн тэнгэрт бүх одод алтан гацыг тойрж иргэдгээ гэдэг байгаа тий. Тэг хөдөлгөө гэдэг байгаа. Тий алтан гац л хөдлөхгүй. Бусдын тойроод байдаг. Энэ болохоор нэрээ ингэ гацсан дуйтаа мал ингэ нөгөө гацаа тойроод иргэд байгаа шиг шөнийн тэнгэрийн ер нь бол одод нэг л одыг тойрч иргэж байгаа. Тэр одыг нь гац буюу уяаны төв гэж нэрлэдэг байна. Тэгэд мэдээж энэ одыг хүндлээд зүгээр ч нэг алтан гац биш алтан гац гэд нэрлэлсэн байгаа. Тэгсэн өнөөдөр ингэ нөгөө сэдвийн хувьд шанах долоод бол алтан гац одыг тойрж иргэж байгаа. Алтан гац одных нь дөрвөн талд нь ингээд гаргаад зурвал хас тэмдэг болдог гинэ. За. Шанах долоог алтан гац одыг ингээд нэг тойрж иргэж яхад ингээд дөрвөн талд нь гаргаад зурчаар юу яадаг юм бэ? Нөгөө бидний нэрлэлдгээр бол одоо хүмүүс Гитлер гэдэг нь уул Гитлер юу биш л тий. Хас тэмдэг болчдөг. Тэгээд хас тэмдгийн үзүүрүүдийг ингээд нар зүв ингээд нуглаад цагийн зүүнний дагуу ингээд зөв байрлуулах юм бол эсэргээрээ чи юу Гитлер юм уу яриа тэмдэг. Ацхеймер хүч чадал амьдрал эд баялаг бэлгэлдэг. Ийм юутай ийм одоо хээ гэх юм уу те ийм дүрс болдго юм байна. Ер нь бол яг ганцхан Монголд ч биш. Хинду шашин, буддизм, бөөмөргөлд ч гэсэн одоо энэ хас тэмдгийг ингээ нэг зөв эргүүлэгтэй хас тэмдгийг бол те ингэж одоо илүү сайн утгаараа эд баялагтай байх, амьдрал хүч чадалтай байхыг бэлэгддэг юм байна л да. Тий бүр Америкийн индианууд хүртэл энэ хас тэмдгийг хэрэгэлдэг байсан. Зөө. Тий. Тэгэд одоо чинь буддийн шин өндөр хөгжсөн улс орнуудад ялангуяа Энэтхэг, Төвд, Балб гэдэг улсуудад бол хас тэмдэг бол эсэргээрээ бүр Ацхеймер, эд баялаг ариун байхыг бэлэгддэг. Тий. Бүр тэгээ явандаа эн чинь бүр цэвэр ариун байдал, урт наслах, мөнх оршихын
бэлэгдэл гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ дахиад одоо энэ хас тэмдэг гэдэг байгаа бидний нэрлэдэг байгаа энэ хас тэмдэг чинь долоон бурхан алтан гаацуудыг тий ингэж нөгөө тойруулж эргэж байгаагаар нь зураад тий тэгээ ингээд хас болгочдөг юм ба шүү дээ. Тэгвэл Гитлер ашигласнасаа хойш л ерөнхийдөө жоохон муутах юу тэгсэн. Тий харин тий. Тэгээд Азийн орнууд бол жишээ нь ингээд энэ сүм хийд их ороо дээр залдаг. За бурхан буддагийн хөлийн одоо мөр гэж үздэг бүр. Тий тэгээ ингэж ашигладаг юм байна. Бүр туг талбаандаа залаад дахин шүтжсэн ч тохиолдол байдаг. Яг нь Монгол уламжлалт бол чинь юм байдаг. Маш олон хас тэмдгүүдийг ингэж нэг залгаж нийлүүлээд тэгээд тэрийг түмэн нас хэ гэж хэлдэг шин. Тийм штэ нэрээ тий. Тий. Тэгээ түмэн наст хэ болвол яадаг гэсэн чинь мөнхөд оршин хизээш дуусахгүй. Тий мөнх үргэлжлэхийн бэлэг тэмдэг болдог штэ тий. Тий бүр нөгөө юу нэрээд өглөө сүлдэн дээр байдаг үстэй. Тий Монгол улсын одоогийн төрийн сүлдэнд түмэн наст хээг ашигласан байдаг. Тэгээ чи ингээд түмэн наст хээг ингээд нэг хэсгийг нь тастаад авбал зүгээр хас тэмдэг. Тэгэл ингээл хас тэмдгүүдээр л ингээл цогсоо цаг үргэлжлүүлсэн юм байна лээ. За гэтэл нөгөө нэг хас тэмдгийг буруугаар ашиглаж жигшил зөвүүчл авчирсан хүнч бас байна. Энд чинь нөгөө нэг саяны яриад байгаа Гитлер штэ 1920 онд өөрийн намын үзэл суртал мөн чанарыг илэрхийлэх зорилгоор хамгийн хүчрэхийг дүрсхийг хайжилаа. Хайж байгаа хас тэмдгийг сонгоод авчижээ. Тэгээ ингээд нөгөө нэг улаан суурин дунд бид нар одоо кинон дээр хардаг шүү дээ. Улаан суурин донд цагаан тойрог ашиглаад түүн дотроо хар өнгийн хас тэмдгийг ашигласан байдгийг Герман үндэстний цэвэр ариун байлгах гэсэн санаа юм байна. Уг нь бол тэгэхээр энэ чинь яг нөгөө нэг ашиглаж байгаа бэлэгдлийн хувьд бол яг ижил байгаа даа зү тий. Хас чинь угаасаа ч ийм бэлэгдэлтэй байсан Гитлер сонгож авахтаа ч гэсэндээ цэвэр ариуны бэлэгдэл. Тий. Өөрөө ч гэсэндээ нөгөө үндэстний цэвэр байлгах гэсэн санаагаар энэ тэмдгийг авсан. Үргэлжийн ялгалт хүч чадлын бэлэгдэл за мөн үргэлжийн хүчрхэг байдал мөнх байхын утга учир гэж тайлбарлсан боловч за энэ бол дэлхийн түүхэнд бичигдэх хамгийн том эзлэн түрэмгийлэх дайныг хийгээд олон сая хүний амрыг хохироосон, эд хөрөнгийг сүйтгэсэн, улс орны санхүүгийн байдлыг дордуулсан ийм аимшигтай суйрлыг авчирсан шүү дээ тийм ээ. Ер нь бол одоо тэгээд энээс болоод хас тэмдгийг хаасайг бол юу яадаг болсон хоригддаг болсон. Одоо фэйсбүүк дээр баг ийм юу оруулах юм бол хас тэмдэг оруулах юм бол баг таны юу аккаунт блоклогдондоо байхгүй болно доо тий. Тэгэх бах, ер нь тэгэх бах нэрээ тэгдэг шүү. Тий. За ингээ хэдэн мянган жилийн турш Аз хиймэр урт удаан наслах мөнхөд оршин байхын бэлэгдэл буюу сайн сайхны бэлэгдэл болж исэн дүрсийг бусад улс орны үндэстнийг үзэн ядах харгислах хүчирхийллийн бэлэг тэмдэг олгож исэн хар бараан түүх байна. За энэ цагаас хойш Герман улс болон бусад улс орнууд одоо энэ тэмдэглэгийг хэрэглэхийг хорьсон, ашиглахыг хуулиараа бүр хорьсон байдаг тийм ээ. Ашигласан тохиолдолд бүр юм нэг хатуу шийтгэлүүдийг хүлээлгдэг болсон. За тэгсэнд нь ямар шийтгэл вэ гэсэн ингэж юм л та. Одоо жишээлх юм бол Герман болон Унгар улсуудад ингэдэг гэж энэ хас тэмдэг ашигласан тохиолдолд заавал баривчлна. Тэг шүүхээр оруулна. Заавал шийтгэл хүлээлгэнэ гэж байна. За Польшид болохоор хас тэмдэг хэрэглэх бүр ингээ бусдад үзүүлэх тохиолдолд 8 жил хүртэл шорон суудаг. Тийм бах. Харин тийм бах. Тийм. Бразил тийм. Түүхэнд амар хард толботой байсан юм чи. Биднэрт бол одоохондоо зүгээр л Гитлерийн тэмдэглэл гэдэг айгүй хөнгө хүлээж аваад байна шүү дээ. Магадгүй эдгээр чинь бүр амар олуулаа байсан учраас тийм ээ. Хохирж исэн, хэлмэгдэж исэн. За ялангуяа нөгөө еврей үндэстнүүдийг яаж олноор нь геноцид хийжилаа. Тэгэд Бразилд хас тэмдгийг сурталчилсан тохиолдолд мөнгөнд торгуул ногдуулаад 5 жил хүртэлх шоронд хордог юм хуультай юм байна. За тэгэд яагаад энэ улсуудад ингэж амар нөгөө шоронд суулгаад мөнгөнд торгуулж ногдуулаад байна гэхээр Бразил, Аргентин зэрэг ийм өнүүд Африкийн улс орнуудад нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа Германаас цогцож очсон фашистийн гэмт хэрэгтнүүд нуугдаж амьдардаг гэж үздэг учраас ямар нэг ийм хас тэмдэг харахал юм бол тэрийг ийм өндөр мөнгөнд өнгөөр тооргон олон жилийн хорих ял өгдөг байх нь шүү дээ. За 14 цаг 40 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга билег хотгон хамтран ажиллаж байна. За юу яж байгаа юм бэ лээ? Энэ арга билег хотгон бол Сүхбаатар дүүргийн 11-р хороо. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн нэрэмжит хүүхдэд ээлтэй гудамжинд байдаг гэж байгаа юм. За бидний нэрлэлтэйгээр бол Сөүл эмнэлгийн зүүн хойдолд байралтай 5 блок 800 айлын шинэ одоо бизнес зэрэглэлийн төсөл. За юуны Сөүл эмнэлгийг та мэдэхгүй байгаа бол юуны Гандигийн нэрэмжит үйлдвэр урлын дээд сургууль гэж байдаг тий. Тий Гандигийн нэрэмжит сургууль. За тэрний баруун талаар явсан замаар хойшоо явхад л байгаа. Ер нь хангаа хотхоныг мэдэхгүй хүмүүс байхгүй. Яг хангаа хотхонд залгаал арталт байж байгаа. Яг залгаа юм билэ. Тэгээ сая муугийнх нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн гудамж болсон гэдээ ярьлаа шүү дээ тий. Энэ ямар ач холбогдолтой юм гэхээр тэгэхээр энэ хүүхдийн сангаас тухайн орчинд хүүхдийн
хүүхдийн уушиг угаах төвийг байгуулахаар болсон юм байлээ. Тэгэхээр энэ нөгөө Монголдо хамгийн анхны уушиг угаах төв гэж хэлж болж байна л та хүүхдэд зориулсан. За гих мэдчлээ олон давуу талууд байгаа да. За тэгвэл яаж ингэ тэгэхээр арга бүлэг хотхоны ашиглалтанд орсон А блок. За энэ бол 4 сард орсон. Одоо ашиглалтанд орох сар гарan болж байгаа юм шиг байгаа. Энэ жилийн 2 дугаар улирал ашиглалтанд орох Е блок гэж байгаа. За энэ болохоор үндсэн 4,990 мянгаар захиалга авч байгаа. За харин энэ жилийн 3 дугаар улиралд ашиглалтанд орох Б, С, Д блок нь мөн 4,490 мянгаар захиалга авч байгаа юм билээ. 500 мянган төгрөг хямдхан гэсэн үг юм байна тий. Тэгээд юу яаж вэ? За мэдээж хотын төвд ажилтай эсвэл хотын төвд ойр амьдрах хүсэлтэй хүмүүс бол эндээс байр авбал айгүй амар. Ер нь бол ойр хотын төвд байгаа бол та алхаад очих гэсэн үг. Заавал төвжрэл дунд явахгүй гэсэн үг. За мэдээж хүүхдээ сургууль цэцэрлэг төрөх зам дээр төгжирч стресстгүй байгааг бол эндээс байр авч болно. За юу байгаа? Хажуудаа сургууль цэцэрлэгтэй худалдаа үйлчлэгийн нэгдсэн төвдөө хажууд нь одоо ингээд лаг гой том зах нэгтчлээ шүү дээ тий. Тэгсэн go to market гэдэг супер гой зах нэгтчлээ. За төрөл бүрийн спорт талбайтай амрах хэсэгтэй. За бүр гэр бүл төдийг хөршийн холбоог дэмжиж чөлөө цагаа зөв боловсон өнгөрөхөд зориулсан community centerтэй юм байлээ. Тэгэлгүй яхав. За тэгээд энэс гадна нөгөө хотхныхоо юунуудыг замыг шийдчихдэг хотхон ер нь тэр болгон байдгүй. Эднийх замаа шийдчихэж байгаа эргэн тойрон хаашаа чарсан одоо дөрвөн талаараа тэр чигээр нь авц замаа хувцсан гэсэн үг. Тэгээд тэр нь том одоо ийм төв замуудтай бүгднтэй сайхан нийлж жилээ зогсоолн сайхан юм байлээ. Тэгээд нэг давхуртаа орон сууц юунууд үйлчлэгээний төвүүдийн юу атсан бэлээ төлөвлөсөн бэлээ. Одоо энэ шүдний имлэг орно, энэ хүсний дэлгүүр орно. Тэр цаатал баригдаж байгаа шав тавьсан байгаа бол хүүхдийн сургууль одоо ерөнхий олон сурлын сургууль. Тэгээд сургуультайгаа ингээд нөгөө юу авто замаар биш дээгүүрээ нэг юм гүүрээр гарчдаг. Тэгэхээр таны хүүхдүүд одоо ингээд шууд цэцэрлэг руугаа сургууль руугаа орох боломжтой гэдэг ч юм уу те. Тэгээд туслан руу гарахад яг замд те. Тийм шүү дээ. Хойшлоос 32-оор нефт гараад тэгэл туслан руугаа гарчихна. Өчигдөр нэрээ лагер явчаад ирсэн 32-оос наашаага бүр битүү ингээд барилга болсон байна. Ямар ч нэг гэр ороолоо байхгүй. Өмнө чинь ингээд дүлгөө нураар ингээд гэр ороолол хотын төвөөр зааглагддаг гэсэн бол одоо хоошоо сунаад 32-оор зааглагддаг болсон байна. Тэр хүртэл барилгачсан мэлээ. Харин тийм байлээ. За 72.11 тэг гэдэг дугаараас бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. Энэ бол борлуулалтын албаны дугаар 72.11 тэг. За мөн арга бүлэг хотхон гэ та кириллээр ч үтсэн, латинаар ч үтсэн Facebook хуудас нь гараад ирнэ. Тэгээд тэндээс зураг хөрөг бичлэг ашиглалтанд орсон байгаа бичиглэлийг үзэхэд их гоё таатай санагдсан шүү. За баярлалаа. Баярлалаа. Гэр бүл төвтэй арга бүлэг хотхон нэвтрүүлэгт хамтран ажиллаж байна. За бид өнөөдөр Алтан гадас Долоонборхон хотны тухай ярьж байгаа. За тэгэд юу яаж байгаа юм бэ? Зүгээр орон гэдэг талаасаа бол иймэрхүү байдаг. Гэтэл Алтан гадас одтой холбоотойгоор бас өөр одоо юу гэдэг юм бэ? Сонирхолтой энэ Алтан гадас Долоонборхон хоёр улс орнуудын соёлд айгүй өөрөө бас соёлд гүнзгий нэвчсэн соёлын элемент болсон байт юм байна. Тийм. Тэгэд юу яадаг гинэ? Монгол улсын үед 1936 онд анх Алтан гац гэдэг төрийн дээд шагнал одон батлан гаргасан. За Монгол орныхон одоо юу гэдгийг хөгжил дэвшилт үндтэй гавьяа байгуулсан ийм иргэдийг шагнаж урамшуулдаг ийм Алтан гац одон байна. 36 оноос хойш. Одоо сайхан манай гэрлэгч авлаа шүү дээ. За тэгсэн манайхаас хамаагүй өмнө манайх 36 онд Алтан гац одонтой төрийн дээд шагналтай болсон бол Швед улс бүр 1748 онд Умардын од гэдэг ийм медаль гаргаж ирсэн гин. 200 жилийн өмнө. Тий 200 жилийн өмнө тий. Тэгээд энэ одоо Умардын од гэдэг нэртэй энэ медаль бол за бас л дахиад Швед орныхоо өмнө хүндтэй гавьяа байгуулсан ийм иргэндээ олгодог байсан. Манай Алтан гац одонтой дүүх ийм том шагнал юм байна Шведийн. Тэгээд Шведийн Умардын од гэдэг энэ одон бол загалмайнуудын дээр титэн байршуулад тэгээд загалмайн голд Нескит Акасиум гэж үг байдаг гинэ. Энэ ямар учиртай юм гэж чинь нар жаргахыг мэдэхгүй гэсэн утгатай ийм үг юм гинэ. Хилцэн. Ингэж битсэн байдаг. Тэгээд нэг талаас тухайн иргэний зориг одоо шагнаж байгаа хүнийхэн зориг баатарлагыг одоо багтан илтгэж байгаа бол нөгөө талаас нөгөө зуны туйл 6 дугаар сард хойд туйлд нар жаргахгүй 24 цаг болдог. Тэгээ ингээд бүтэн сарын турш ингээд нэг тийм нартай байдаг. Энийг бэлэгдэж байгаа ингээд нар жаргадаггүй гэдэг утгаараа хойд туйл гэдэг. Тэгээд юу яадаг гин жишээ нь бүгд найрамдах Якут улс Орос улбаны улсын бүгд найрамдах улсууд энийг Якут улс 97 оноос хойш Якутын төрийн дээд шагнал нь Полярная Звезда гэдэг ийм од. Тийм бас тийм ингээд туйлын од гэдэг ийм шагнал гаргасан. За энэ бол бас л манай Алтан гацтай дүүх хэмжээний ийм шагнал юм байна. Нөгөө Polaristel адилхан биш тийм байна. Тэгээд Якут улс болохоор өөрөө маш байгалийн баялагтай алмазны том ордтой ийм газар учраас энэ одонгийнхын голд 3 мм-ийн хэмжээтэй ийм очир алмаз байрлуулад тэгээд энэ одонг 750 одоо юу гэдэг 750 сорцтой алтаар бүтээгээд пааландж хийдэг.
Хүүх. Супер одоо. Бүр яг үнэхээр гавьяатай хүмүүстэй өгч юмар юм биш. Тий, тэгээд энэ Якутын энэ отонг бол бүр үнэт эдлийн дэлгүүрүүдээр аваачч өгвөл зүгээр ингээд материалын үнэ гэтэл шууд 100-аас 110 мянган доллар болдог гэсэн баг юм. Гэхдээ алмаз юм ч одоо угаасаа тэгэн штэ. Тийм үү? Тий, алмаз ч айгүй үнэтэй штэ. 110 мянган долларын Якут 110 мянган долларын одоо үнэтэй ийм отон шагнаж ярьж ямаргүй л. Гэхдээ мэдгүй тий энэ нөгөө арайч 110 мянга хүрмээргүй л юм те. Сони те. Энэ нөгөө юу яадаг баха? Эсвэл ч нөгөө байгалийн баялагтай холбоотой хаа. Байгалийн баялагаараа л ингээд хийгээд өгөнгүүд тэр нь тэгэл гадагшаа явж л өгөх юм бэл юмтэй болчт юм бэлгүй. Хэмэтгэв. Тий, тэгдэм байна. Ямар хүний шагнадаг вэ гэдэг нь бас сонирхолтой л юм тий. Харин тий, тэгээ хизээ шагнасан магнасан гэдэг нь нэр үнэхээр Якут бол төгөлж та. Яг ингээд эдийн засгийн хөгжил мөгжлийг хойд бол нэг тийм сайн биш шүү дээ болно тий. Гэхдээ лагл юм байна. Харин тий. Үнэхээр шагнаж чаддаг юм байна. Харин тийм байна. За комент уншаадах би нэрээс ингэж ин сараа ончид орч тэртээ 1998 онд хинтэд айлын найрнаас гарч явахдаа нутгийн хүнтэй шүн яваадаа сараар алтан гац одоор баримжаага аваад гэртээ харах зүг замаа олоод азар мотоциклтэй хүн таарч хургуулжсэн чон мон уйлал бас эвгүй байсан шүү л гэсэн байна. Ааха. Би гэхдээ ингээд тэнгэр рүү хараад осолдохгүй долоон бурхнаа харж чадна. Осолдохгүй алтан гацаа болно. Бусдаар бол өстэй тэр нөгөө манайхан хамгийн тодын тэр байна, энэ гариг байна мэн гэд хэлээд идэг, нэрлээд идэг шүү дээ. Би ерөөсөө нэрлж чаддаг шүү дээ. Нөгөө сугар муур бархаас идэж хараад нэрлээд идэг шүү дээ. Тийм үү? Мэдгүй. Би бол мэдгүй. Би нэг тийм угаасаа нэг тийм сонирхож байгаа болохоор харин би ч гэсэн яалтчгүй нэг юм долоон бурхнаа мэдээд байгаа юм. Тий. Тэгээ нэр одоо ингээд анзаарч чинь нэр долоон бурхан чи одоо ингээд эмэм болохоор долоон бурхан ингээд гялалцаад байна хүүтэн байна. Гялалцахгүй болохоор дулаахан байна гэж яриад байдаг. Ааха. Нөгөө тэнгэрийн хаяа улаахаар зарим нутагт болохоор маргааш дулаарна гэж зарим нутагт маргааш хүүтрэн гэдэг идэг шүү дээ. Тэгдэг. Улаахаар ч өгн бол маргааш нь дулаахан байдаг үстэй. Хэмэтгүй. Тэгж яриад байдаг. Ямар ч сан долоон бурхан хоттой холбоотой тиймэрхүү мэдээлэл хүмүүс болохоор тэгж ярьдаг. Алтан гацыг бол нэг юм ялчгүй ингээд нэг юм алтан гац тэр байна гэдэг нэг юм заагаад байт юм аа. Жохон тод болохоор тий. Ялчгүй хойд зүг гэл. Гэхдээ хизээж би төөрөх юм бол одоор баримжаа авч юугаа гэрээ олно гэж бол би бол байхгүй юм бэл. Алтан газар цагийг баримжаалдаг хүмүүс хүртэл байд юм бэл шүү дээ гэсэн бах юм. Хөөх тийм үү? Алтан газруудыг харах дуртай. Тэгээ харж идэл хажуугаар нод харваж харагддаг. Тэгэнгүүт автоматар түү миний од гэж хүний од гэдэг. Хөөе энэ од руу нөлөмдөг чи яг ямар учиртай юм? Мэдхгүй. Уг нь бол хүслээ бодох хэрэгтэй. Гүг од руу нулимдаг хүслээ боддог моддаг ч одоо од руу хүслээ боддог чи сүүлийн үед киноноос орж ирсэн соёл гэж би л зүгээр хурд би хувьдаа тэгж боддог шүү дээ. Барууны одоо энэ Холливуудын ч гэдэг юм уу гадны киноноос ингээ нөгөө год харж яах хүслээ бодоорой гэдэг. Манайхан болохоор уул нь хүүхд ах чинь твит миний од биш л гэдэг шүү дээ. Нулимдаг. Мэдгүй би эсрэгээр юм цээрлж байгаа юм шиг. Нэг од харвах нь одоо нэг хүн одоо юу гэдэг ингээд бурхан болж байна гэдэг ч гэсэн гэлөө. Уг нь манай соёл дээр долоон бурхан харавдаггүй энэ төр гэл яриад идэг. Гэхдээ би хизээж од харавж яхад нулимж байгаа хүн харж байгаагүй. Харин хүслээ бодож исэн хүн харж байсан. Тэр чинь бол саяхнахаа. Харин тэгэхээр энэ ингээд яалчгүй үе хооронд яалгаа амар мэдэгддэв юм шүү дээ. Би бол тий ингээд нөгөө хүүхд багт хүртэл ингээ нөгөө төв миний од биш гэдэг ингээ нулимж байгааг нь бол би тэгэхээр магадгүй зүгээр миний од биш төв миний од биш гэж нулимдаг байсан байж хагаад одоо тэр киноноос болоод од харавж ийн хүслээ шивнэр гэдэг болсон байж магадгүй. За. Энэ төрөд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Vibe of the Day гэсэн үрэйтаагаар Vibe зундаа хамтран ажилласан. За мөн гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн сонсороо 15 цаг 10 минутаас элдвш би нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэнэ. Баярлалаа. Мөг. Энэ нөхөрстэй нэг. За.